Үйлдэсний Өлгийн нутаг Ховд аймгийн Эрдэнэ сумын бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн дундах цам гаруй 2018 спортын 5 төрөл тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн спортын төвөөрөнд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэнэ сумын бүрэн дунд сургууль төгссөн нийт төгсөгчид Ховд аймгийн төв болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй төгсөгчдийг нийтийн биеийн тамир спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж, төгсөгчид болон нутгийн зөвлөлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэдний чөлөө цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 3 дахь жилдээ уламжлал болгонд зохион байгуулж байна. Эрдэнэ сумын нутгийн зөвлөлөө санаачлан 2016 онд анхны тэмцээнийг зохион байгуулж байсан бол 2017 онд сумын бүрэн дунд сургуулийн 2002 оны төгсөгчид энэ жилийн тухайд 2001 оны төгсөгчид тус тэмцээнийг зохион байгууллаа. Мөн тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр 1992 оны төгсөлтөөс Алтай Барс клубтай хамтран сургуулийнхаа номын сан дотор байранд 400 гаруй номыг хандуулсан юм а. За энэ хүү тэмцээнд бас ач холбогдож Улаанбаатар хотоос манай Монгол улсын арцаг амар төвшин Монгол улсын арцаг алтан гэрэл дэргүүтээ манай төгсөгчд бас ирж оролцож байгаа нь бас энэ тэмцээний үйл ажиллагаанд өндөр ач холбогдолч чимж байна гэж ингэж үзэж байгаа. За ер нь энэ жил зохион байгуулагдсан энэ хүү тэмцээнээс бид зөвхөн спортоор хичээлдэг биш тэмцээн уралдаан зохион байгуулж биш цаашлаа суманда сургуульд хөрөнгө оруулалтуудыг хийхээр ингэж төлөвлөсөн байдаг. За сая гэхэд 1992 оны төгсөгчдөөс 400 гаруй ном номын тавиурыг ерөнхий боловсролын сургууль дотор байранд бэлгэлж байгаа нь бас ихээхэн ач холбогдолтой болж байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд Ховд аймаг дэх Эрдэнэ сумын нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс нийт Эрдэнэ өрөнчүүдэд төгсөгчдөө эрүүл энх сайн сайхны үгсийг мөн 1992 оны төгсөгчд Алтай Барсынхандаа бас баярлалаа гэдэг хэлье. Өнөөдрийн спортын арга хэмжээг манай ангийн төгсөлтийн нийт төгсөгчид зохион байгуулж явуулж байна. Энэ жилийн тэмцээний зохион байгуулалт сайхан болж байна. Тэгээ нийт төгсөгчид тэмцээнд оролцож байгаа баг тамирчдаа спортын өндөр амжилт хүсье. Гар бөмбөг, теннис, холимог буйхаа, сум, шаган харваа гэсэн спортын 5 төрлөөр явагдсан тус тэмцээнд Эрдэнэ сумын бүрэн дунд сургууль төгссөн 1980-аас 2013 он хүртэлх 33 төсөлтийн 24 багийн 300 гаруй тамирчид оролцож 65 багц медалийн төлөө хурд хүч авахал замбагаас хорин өрсөлдсөн юм. Багийн нийлбэр дүнгээр тэргуун байранд 2001 оны төгсөгчид, 2 дугаар байранд 2006 оны төгсөгчид, 3 дугаар байранд 2002 оны төгсөгчид, тусгай байранд 1999 оны төгсөгчид шалгарсан байна. Дашрамт сонирдуулахад 2019 оны тэмцээнийг 1980, 1981, 1982, 1984 оны төгсөгчид хамтран зохион байгуулахаар болсон байна.